Бурхан өөрийн хэрэглэх хүмүүсээ хэрхэн сонгодог вэ? 1-р Коринт 1:27-28-ыг уншвал харин Бурхан цэцтэй ичээхийн тулд ертөнцийн мунхагыг сонгож, хүчтэйг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ. Байгстыг хүчингү болгохын тулд энэ ертөнцийн дордсыг мөн гологдогсдыг буюу юу ч бишийг Бурхан сонгосон ажээ гэсэн байдаг. Бурхан алдаа мадаггүй. Төгс хүмүүсийг ирж хайдаггүй болохыг бид эндээс харж байна. Харин ч Бурхан бидний гадаад байдлыг бас зүрх сэтгэлийг Бурханы өмнө даруй зөөлөн зүрх сэтгэлтэй байгаа эсхийг хардаг. Тэгвэл биднийг Бурханаар хэрэглэгдэхүйц даруй нэгэн болгохын тулд заримдаа Бурхан бидний амьдралд хугарлыг зөвшөөрдөг. Тиймээс өнөөдөр хамтдаа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар доктор Стенли бидэнтэй Бурхан бидний амьдралд хугарлыг зөвшөөрдөг цаад шалтгаан нь юу болох талаар ярилцах болно. Ингээд хамтдаа доктор Стенли ярианд анхаарлаа хандуулцгаая. Бурхан бидний амьдралыг өөрчлөхийн тулд заримдаа бидний амьдралд хугарлыг зөвшөөрдөг. Өөрөөр хэлбэл бидний дотор буй хэд бие даасан байдал өөртөө найдах хандлагыг өөрчлөхийн тулд Бурхан заримдаа биднийг хугалдаг юм. Харин ингэснээрээ бид Бурханы хүссэн хүн болж төлөвшөж чаддаг юм а. Тиймээс хугарах гэдэг нь тухайн хүн амьдралдаа цөхөрж амьдрах идэвхгүй болно гэсэн үг биш юм. Харин амьдралынхаа талбар нэг бүрт Бурханы хүсэл зориг түүний зорилгод бүрэн бууж өгнө гэсэн үг юм. Ингэснээр бид энэ амьдралдаа бие махбодынхон хүсэлд автах биш. Өөрсдийн зөрүүд, ихэрхүү бас бие даасан байдалд ирдэх биш. Харин бидний дотор буй ариун сүнсний оршихуйгаар удирдуулан амьдарч эхлэх болно. Тиймээс бид гадаад орчинтойгоо харилцаж байгаа байдлаараа ч тэр, дотоод бодол санаагаараа ч тэр, хүсэл зориг, ухамсар, сэтгэл хөдлөлөөрөө ч тэр бүхэлдээ ариун сүнсэнд буун өгч бидний амьдрал бүхэлдээ Есүс Христийн амьд оршихуйн илэрхийлэл болох учиртай юм. Бурхан бидний хүнийг бүрийг ийм байгаасай гэж хүсдэг юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнтэй Бурхан бидэнд хугарахыг зөвшөөрдөг нь цаана ямар зоригтой юм бэ гэдэг талаар ярилцахыг хүссэн юм. Бурхан яагаад биднийг хугалдаг юм бэ? Яагаад Бурхан бидний амьдралыг зүлгэж, тайрч, арчилдаг юм бэ? Үүнээс өөрөөр Бурханы өмнө бүрэн дүүрэн дуулууртай болох зам байхгүй гэж юу? Бид Бурханы өмнө дуулуургүй байх үед Бурхан яагаад биднийг хугалдаг юм бэ? Эдгээр асуултуудад хариулахын тулд Библиэс харъя. Хуучин гэрээний гитлэл ном гэж би 2-р бүлэг дээр очие. Мөсө фараоны ордонд өсөж торнон том ир болсон хойно ийм үйл явдал болсон юм. Хамтдаа гитлэл номын 2-р бүлгийн 11-ээс 15 дахь ишлэлийг харъя. Би танд дуудаж өгье. Мөсө өсөж том болоод нэгэн өдөр ах トゥ нар дээрээ очиж тэдний хүнд хүчир ажлыг харав. Ах トゥ усийнх нь нэгэн болох еврейрийг нэгэн Египтээр зодож байхыг тэр үзв. Тэр ийш тийш хараад хөнгүү байхыг үзмэгцээ мөнөөх Египтийг алж илсэнд нуужээ. Түүнийг дараа өдөр нь очиход 2 еврейэр зодолдож байгаа үзэгдэв. Тэрээр буруутанд чи юунд хөршөө зодно вэ гэсэнд харин нөгөө хүн хэн чамайг бидний дээрх захирагч шүүгч болгосон юм бэ? Чи тэр Египтийг алсныхаа адил намайг бас алах санаатай юу? Гэсэнд Мөсө айж хэрэг үнэхээр илэрчээ гэж хэлв. Фараон энэ хэргийг сонсоод Мөсөг алхаар хайв. Харин Мөсө фараоны дүндээс сухтаж Медиан газар саатав. Тэгээд тэр нэгэн худгийн дэргэд сууж байлаа. Тандас харж гинөө. Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн юм. Тэгээд цааш нь юу болсныг хамтдаа харцгаая. Гитлэл номын 3-р бүлгийн 1-ээс 4-ийг харъя. Мөсө хадам эцэг Медианыг тахилж Етрогийн хонин сүргийг хариулж байв. Тэрээр сүргийг цүлийн араар тууж Бурханы уул Хиробт хүрчээ. Эзний тэнгэрлэгч өргөст бутан дундаас галын дөлн дунд түүнд үзэгдэв. Харахтун бутанд гал дүрлзэж байсан боловч бут шатахгүй байгааг Мөсө харлаа. Тэгээд Мөсө бут яагаад шатахгүй байгаа энэ гайхамшигтай үзэгдлийг очиж харъя байц гэлээ. Тэрээр харахаар эргэснийг эзэн үдсэн агаад бутан дундаас түүнийг Бурхан дуудан Мөсө гэсэнд тэрээр би энд байна гэж хэлв. Тэгэхээр та энэ хэсгийг харж байна уу? Бурхан биднийг хугалдаг үндсэн 2 шалтгаан энд байгаа юм. Эхний зорилго нь сүнслэг төлөвшил. Та яг одоо бичээд аваарай. Үүнтэй холбоотой маш чухал хэд хэдэн зүйлийг би танд хэлж өгөх болно. Бурхан биднийг хугалдаг эхний шалтгаан нь биднийг төлөвшүүлэхийн тулд мөн Христтэй адил болгон өөрчлөхийн тулд байдаг юм. Тэгвэл сүнслэг төлөвшөлт хүрэх процесст дараах 3 алхам заавал явагддаг.
эхний алхам нь өөрчлөлт. Хэрвээ та өөрчлөгдөхийг хүсэхгүй бол сүнсээр өсөж сүнслэг төлөвшөлт хүрэх боломжгүй болно. Та хуучин замнал, хуучин үзэл бодол, хуучин сэтгэлгээ, цаашилбал Бурхны тухай, Бурхны ариун сүнсний тухай, эсвэл итгэлийн амьдралын тухай буруу ойлголтуудтайгаа зуралцсаар байж болохгүй. Учир нь энэ бүхэнтэйгээ та зуралцсаар байвал Христ итгэлт амьдралдаа өсөж дэвших боломжгүй юм. Тэгэхээр төлөвшөх гэдэг нь өөрчлөгдөхийг хэлдэг гэдгийг та ойлгоорой. Хоёрдугаарт энэ нь хоёр том шалтгааны хоёр дахь биш шүү. Харин эхний том шалтгаан болох сүнсээр төлөвшөхийн 3 алхмыг ярьж байгаа. Эхний алхам нь бид өөрчлөгдөх ёстой гэсэн. Хоёр дахь нь төлөвшнө гэдэг нь өсөхийн нэр юм. Өснө гэсэн үг. Энэ нь сүнсээрээ Христтэй улам адилхан болж төлөвшөх. Эзэн Есүс Христээс бүрэн хамааралтай амьдрал руугаа шилжихийн нэр юм. Ариун сүнс таны амьдралыг захирч, удирдан чиглүүлж, хамгаалахыг бүрэн зөвшөөрхийн нэр юм. Өөрөөр хэлбэл энэ нь таны бие болон сэтгэл бүхэлдээ ариун сүнсэнд захирагдж, Есүс Христ өөрийн амийг таны дотор чөлөөтэй илэрхийлэх тэр түвшинд хүрэхийн төлөө тууштайгаар урагшлахын нэр юм. Төлөвшөлт хүрэх 3 зүйлийн 3 дугаарт нь. Төлөвшил гэдэг бол хугарахын нэр юм. Төлөвшөх гэдэг нь 1-дүгээрт өөрчлөгдөх, 2-дугаарт өсөх, 3-дугаарт хугарах гэдгийг бид ярьж байна. Энэ нь Бурхан бидний дотор ажиллаж, Бурханы хүслээс ангид бие даасан байдлаар амьдрахыг хүсэж буй аливаа дуулуургүй байдлыг нам дарна гэсэн үг юм. Учир нь ариун сүнс биднийг Бурханы замаар дагуулахыг хүсдэг бол бид өөрсдөө зөвхөн өөрийнхөө замаар явахыг хүсэж байдаг юм. Бидний хүн нэг бүрийн дотор ийм чанар бий. Гэвч Бурхан тэрхүү өөртөө түшгэлсэн байдлыг маань эвдэн өөрчлөхийг хүсдэг юм. Бурхан биднийг ийхүү өөрчлөхийг хүсдэг нь эцсийн дүндээ бидний сайн сайхны төлөө юм шүү. Учир нь Бурхан нэг зүйлийг маш сайн мэддэг юм. Энэ нь Бурханы хүслийг биш өөрийнхөө хүслийг даган амьдрах нь эцэстээ бидэнд хор хөнөөлөл авчирдаг гэдгийг Бурхан сайн мэддэг юм. Тиймээс өнөөдөр би та бүхэнд Бурхан биднийг яагаад хугалдаг болохыг, үүний цаана ямар зорилго оршдог болохыг тайлбарлаж өгөхийн тулд Мөсегийн амьдралаас жишээ аван ярьж байгаа юм. Гэхдээ эхлээд Мөсегөөс өмнөх үе рүү хамтдаа очицгоё. Йосефийн ах нар нь түүнийг худалдаачдад худалдсныг та санаж байгаа. Тэгэд Йосеф Египтэд очив. Тэнд нэгэн хүн түүнийг худалдаж авсан нь Потифар байсан юм. Түүнийг эрт зарцуулсан. Хэдийгээр Йосеф итгэмжтэйгээр ажиллаж байсан ч эзнийх нь эхнэр түүнийг хэлсээр буруутхан гүтгсэний улмаас тэр шоронд орж тэндээ хэсэг хугацаанд хоригдсон. Йосефийг шоронд байхад нь тэнд хамт хоригдож байсан хааны сүнч буюу хааны далхчин хоёр байсан. Тэд нар хоёулаа хачирхалтай зүү зүүдэлсэн. Тэгээд Йосеф тэдний зүүдүүдийг нь тайлсан юм. Хэдэн жилийн дараа Йосефийн зүүдийг нь тайлж өгсөн сүнч Фаронд Йосефийн талаар хэлснээр Йосеф Фароны хачирхалтай зүүдийг тайлж улмаар шоронд байсан Йосеф гэнэт Египтийн ерөнхий сайд болж 7 жилийн ган гачиг өлсгөлөнгийн үед ард олныг сүрлээс аварсан байдгийн. Ингээд их ган гачиг өлсгөлөн эхлэхдээ зэрэгцсэн Йосеф гэр бүлийнхнийгээ дуудуулснаар Якобын гэр бүл болох 70 хүн Египт рүү ирж өлсгөлөнгөөс аврагдсан юм. Улмаар тэд Египтэд сууршиж эцэстээ ойролцоогоор 2 сая гаруй хүн амтай агуу үндэстэн болтлоо өсөж үрдсэн байдаг юм. Библиэд үгүүлснээр Йосефийг нас орсноос хойш олон жилийн дараа Йосефийг мэддэггүй Фарон гарч ирсэн байдаг. Тэр Фарон Египтчүүдийг хэтэрхий хүчрэх болохоос болгоомжилж тэднийг харгас хатуугаар боолчилж эхэлсэн юм. Ингээд Израильчууд Египтийн боолууд болсон байдаг. Мөсө жохомда энэ л боолчлын цаг үед мэндэлсэн юм. Еврейчүүд үржиж олширч байсан учраас еврей эрэгтэй хүүхэд бүрийг устгах тухай Фароны зарлиг гарсан байсан. Тиймээс ч Мөсег аврахын тулд эхэн түүнийг нил мөрөнд сагсан тийж урсгасан. Ингэхдээ юу болохыг ажиглуулахар охиноо дагуулan явуулсан байдаг. Гэвч Бурхны ивэлэр Фароны охины шивгчин нил мөрөнд хөвж байсан сагснаас бяцхан хүүг олж харж Фароны охинд авчирж өгсөнд Фароны охин тэр хүүг үрчилж авсан юм. Мөн түүнд Мөсө гэдэг нэрийг өгсөн. Энэ үеэр Мөсөгийн эгчж үйл явдалд оролцож эцэст нь Мөсөгийн төрсөн их нь өөрөө Мөсөг бага наснд насран хамгаалж өсгөн хүмүүжүүлэх ховорхон завшаан тохиосон байдгийг. Ингээд Мөсө Фароны ордонд өсөж хүмүүжсэн боловч өөрийнх нь ард түмэн харигсаар дарлагдж байгааг харсаар байсан. Эцэст нэг өдөр тэр гадагш гарч явахдаа нэг Египт хүн еврей хүнийг зодож байгааг харсан. Тэгээд эргэн тойрон ажиглаж байгаад хинч харагдахгүй болохоор нь түүнийг алсан. Алаад илсэнд болсон. Гэтэл маргааш нь Мөсө юу болж байгааг ажиглаж харахтаа 2 еврей хүн хоорондоо зодолж байгааг хараад тэр бухимдсан.
Тэр тэднийг зэмлсэн. Тэгээд тэднийг болиулах гэсэн ч Мөсег Египт хүнийг алсан гэдгийг нь харчихсан байсан. Тэгээд чи Египт хүнийг алсан шигэ намайг алах нь уу гэж Мөсегийн өөдөөс арцалтсан юм. Тэгээд яасан гэж Мөсе нууц нь илэрсэнд айж сандарч эхэлсэн. Фараоны тухай сонссон еврейчүүдийн дунд бослого үүмэн гарахаас болгоомжилж Мөсег алахаар хайж эхэлсэн юм. Тиймээс Мөсе Медиан газар руу зугтсан. Ийхүү Мөсе Гитлэл номын 3 дугаар бүлэгт гарч буй тэр газарт хурж ирсэн юм. Тэгээд Мөсе цүлийн тэр алслагдсан хязгаарт хонь хариулан бүтэн 40 жилийг өнгөрүүлсэн юм. Тэгвэл ийм асуудал урган гарч ирнэ. Яагаад Бурхан Мөсег 40 жил хугалах шаардлагатай байсан юм бэ? Яагаад гэвэл Бурхан Мөсег онцгой зорилгын төлөө сонгосон байсан. Бурхан Мөсегээр дамжуулан Израилийн ард түмнийг Египтийн боолчлоос чөлөөлж, тэднийг үндэстэн болгон хүчрхжүүлж, цаашид тэднэр дамжуулан өөрийн илгээх аврагч Месаягийн замыг бэлтгэхийг хүсэж байсан юм. Бурханы илгээх Месая нь Яаковын 12 хүүгийн нэгэн болох Юдагийн удамд төрөх ёстой байсан юм. Есүс Юдагийн овгийн арслан хэмээн нэрлэгдэх учиртай байсан юм. Тиймээс ч Бурхан энэ удам угсааг Есүс Христийг мэдлэх хүртэл хамгаалan авч явсан юм. Өөрөөр хэлбэл ийм агуу түүхэн ач холбогдолтой үүрэг даалгаврын төлөө Бурхан Мөсег сонгосон бөгөөд хугалах шаардлагатай болсон юм. Тэгвэл Бурхан Мөсегийн амьдралыг хугалах ямар шалтгаан шаардлага байсан юм бэ? Мөсе бол асар их чадвартай, асар их потенциалтай, маш том боломжн дээр өссөн нэгэн байсан юм. Тэр өндөр боловсралтай, нэр хүндтэй, эрх мэдэлтэй, байр суурьтай, шахагдшгүй нөөц боломжийн дунд өссөн нэгэн байсан гэсэн үг. Фараоны ордонд өөрийн гэсэн байр суурь эзэлж, Бурханы удирдлагаар Фараоны охины хүү болж өссөн. Тэр ордны тансаг байдал, эд баялаг, бүх боломжийн дунд өсөж, хүссэн бүх зүйл нь Мөсегийн гарынхан дор байсан юм. Гэвч Бурхан түүнийг Израилийн ард түмнийг чөлөөлөхөөр сонгосон байсан. Ийм нөхцөлд Мөсе өөрийн хүч чадал, байр суурь, нөлөөнд түшиглэн Бурханы ажлыг хийх гэж оролдох аюул маш бодиттой байсан гэсэн үг. Тиймээс Бурхан түүнийг хугалж, өөртөө найдах бардам байдлаас нь салгаж, зөвхөн Бурханд бүрэн дүүрэн найдах даруй нэгэн болгох шаардлагатай байсан гэсэн үг. Учир нь Бурханы ажил хүний хүч чадал, авиас чадвар, алдар нэрээр биш, харин Бурханы хүчээр л биелдэг юм а. Тиймээс Бурхан Мөсегийн амьдралд ажиллаа хийж эхэлсэн юм. Тэр хэрхэн ажилласан бэ гэвэл яг та бидний амьдралд ажиллаа хийдэг тэр л арга замаар ажилласан гэж би танд хэлмээр байна. Хэдийгээр нөхцөл байдал өөр, цаг үе өөр, орчин нөхцөл өөр боловч хамгийн чухал нь эцсийн зорилго нь яг адилхан байсан юм шүү. Бурхан Мөсег өөрт нь өгсөн даалгаварт бэлтгэхийн тулд түүнийг амьдралдаа буй альва зүйлд итгэл найдвараа тавих, өөрийн авиас чадвар, байр суурь, нөөц боломжондоо найдахаас нь сэргийлүүлэх ёстой байсан юм. Тэгж байж тэр агуу ажлын өмнө зогсохдоо Мөсе надад Бурхан эзнээс өөр найдах зүйл огт байхгүй гэж хэлж чадах байсан юм. Учир нь Бурхан Мөсед даалгасан ажил нь яг л ийм бүрэн зориулалт, бүрэн дүүрэн итгэлийг шаардсан ажил байсан юм шүү. Тиймээс Бурхан Мөсег өөрийн дуудсан зорилгод бэлтгэх үйл явцыг эхлүүлсэн. Тэр зорилгын эхний алхам нь түүнийг сүнсээр төлөвшүүлэх явдал байсан юм. Бурханы нүдэнд сүнслэг төлөвшил гэдэг нь асар их авиас чадвар, алдар нэр, хүч чадал, эд баялагтай байхыг хэлдэггүй юм. Энэ бүхэн сүнслэг төлөвшил биш ээ. Харин сүнслэг төлөвшил гэдэг нь өөрсдийнхөө сул дорой байдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, Бурханд л найдахаас өөр аргагүй байдалд орох тэр цэгийг хэлж байгаа юм. Тэгвэл Бурхан юу хийсэн юм бэ? Мөсег цөлийн хамгийн алслагдсан хязгаар руу хөтлснөөр Мөсе гэр бүл, орд харш, ард түмнээсээ тусгаарлагдсан. Тинхүү тэр өөрийн бүх давуу талаа, нэр хүндээ, нөлөө бүхий байр сууриа, эрх мэдлээ, бардамнал болон бахархлаа алдсан гэсэн үг. Үүнд Мөсе өөрт байсан бүх зүйлээсээ салсан. Өмнө тэр хамгийн тансаг хувцаар гойж, хамгийн гоёмсог сүх тэргээр зорчиж, хамгийн өндөр зэрэглэлийн зарц нараар үйлчлүүлэн амьдарч байсан юм. Гэтэл одоо тэр цөлийн аслагдсан хязгаарт хонь хариулан амьдардаг эгэл жирийн хончин болж хувирсан. Тиймээс Бурхан Мөсегийн нөхцөл байдлыг бүрэн дүүрэн хэрхэн өөрчилснийг харцгаая. Жишээлбэл Бурхан Мөсегийн ажил мэргэжлийг сольсон. Тэр захирагч хянагч байсан бол одоо хончин болж хувирсан. Бурхан түүний амьдрах газрыг өөрчилсөн. Орд харшнаас нүүж асар майханд амьдрах болсон. Том өндөр хөгжилтэй хотын амьдралаас цөлийн нүүдэлчин амьдрал руу шилжүүлсэн. Үүнийг дагаад Бурхан Мөсегийн зан чанар хандлагыг ч мөн өөрчилсөн.
Бардам өөртөө итгэлтэй байдлыг нь даруй төлөв байдлаар сольсон. Бурхан түүний амьдралыг үндсээр нь өөрчилж тэр өөртөө биш Бурханд төвлөрсөн нэгэн болсон юм. Өөрийн арга барилаасаа ухарч Бурханы арга барил руу шилжсэн юм. Улмаар Бурхан түүнийг бүтлгүүтлийг ч мөн ялалт амжилтаар сольсон юм. Тинхүү түүний амьдрал бүхэлдээ Бурханы мутраар шинчлэгдсэн. Хэдийгээр Мөсө хүний нүдээр харуул үнэхээр авьяаслаг, чадварлаг, туршлагатай, нөөц боломжтой байсан ч энэ бүхэн түүнийг Бурханаар бүрэн дүүрэн ашиглахдагт нь саад болж байсан юм. Энэ дэлхийн ойлголтоор бол бид хамгийн чадварлаг, хамгийн нэр хүндтэй, хамгийн нөлөө бүхий, хамгийн хүчрхэг, хамгийн баян чинэлэг хүнийг сонгох нь зүйтэй мэт санагддаг. Гэтэл Бурхан энэ арга замаас яг эсрэгээр нь ажилдаг юм а. Тэр бол сул дорой өөртөө найдах юу ч үгүй. Зөвхөн Яваа Бурханд л найдахаас өөр аргагүй болсон тийм л нэгнийг сонгодог юм а. Учир нь ийм л хүн өөрийн хүч чадалт биш, Бурханд бүрэн дүүрэн найдаж чаддаг юм. Тинхүү Мөсө цүлд амьдарч байхдаа бүх зүйлээ алдсан юм. Тэнд тэр хинч биш болсон. Тэр урд нь үнэхээр агуу нэгэн байсан бол одоо эгэл жирийн нэгэн хончин болж хувирсан. Магадгүй та дотроо Бурхан бүх хүнийг ингэж бэлтгэдэг гэж юу гэж асууж үж болох юм. Мэдээж та Египтийн эзэн Фароны хүү биш учраас яг ийм нөхцөл байдалд орохгүй байхаа гэж би бодож байна. Гэхдээ Бурхан ижил зарчмыг ашигладаг юм шүү. Бидний амьдралд хандсан Бурханы зорилго нь биднийг алдартай, нөлөө бүхий, нэр хүндтэй эсвэл баян чинэлэг болгох явдал биш ээ. Эдгээрийн аль нь ч биш. Харин түүний зорилго бол биднийг өөрсдийн хүч чадал биш, зөвхөн Бурханд л бүрэн найдахад сургах явдал юм. Өөрөөр хэлбэл бидэнд байгаа бүх зүйл бол гагцхүү Бурхан өөрөө юм гэдгийг ухаарах явдал юм. Бурхан танд эд баялагийг өгч болно. Тэр таныг бизнес болон бусад салбарт нэр хүндтэй, нөлөө бүхий байр сууринд хүргэж болно. Бурхан танд өөр бусад олон боломжийг өгч болно. Гэвч эдгээрийн аль нэг нь таныг Бурханд бүрэн дүүрэн итгэж найдахад чинь саад болж эхэлбэл, таны амьдралаар дамжуулан Христ алдаршихад саад болж эхэлбэл, Бурхан тис өөр арга замаар ажиллаж эхлэх болно гэдгийг санаарай. Бурхан таны өөртөө итгэж найдах найдвар, бардамнаж байгаад яг тэр хэсгийг хугалах болно. Учир нь Бурханд биш, өөрт бусад зүйлд итгэл найдвараа тавих нь таны амьдралд хандсан Бурханы зорилго биелээ олоход саад болох болно гэдгийг Бурхан маш сайн мэдэж байдаг юм. Мэдээж энэ үйл явц маш хэцүү. Гэвч Бурхан Мөсөг өөрөөсөө хамаарах ямар ч зүйлгүй болтол нь түүнийг бүрэн хоослох ёстой болсон юм. Өөрөөр хэлбэл түүний дотор байсан аливаа төлөвлөгөө, хүсэл, зориг, амбиц, Бурханы ард түмнийг өөрийн хүчээр чөлөөлөх гэсэн аливаа санаа бодлыг бүгдийг нь бүр мөсөн нураах шаардлагатай байсан юм. Тиймээс ч Бурхан энэ бүхнийг бүрэн эвдэж, зөвхөн Бурханд л найдахаас өөр юу ч үгүй нэгэн болох хүртэл нь хугалсан юм. Ингэснээрээ Мөсө ямар ч найдваргүй, ямар ч гарцгүй мэт санагдах нөхцөл байдалтай нүүр тулах ёстой болсон юм. Үүний тулд Бурхан түүний амьдралд байсан бүхнийг бүрэн тайрах ёстой болсон. Ийхүү 40 жилийн турш Мөсегийн амьдралаас аливаа уур хилэн, дайсагнал, бардамнал, өөртөө найдах найдвар бүхнийг цэвэрлэж, арилгах үйл явц өрнсөн байдаг юм. Хэрвээ тэр өмнөх шигээ уур хилэн, хатуу сэтгэл, өөртөө итгэх итгэлтэй түшиглэн Египт рүү буцаж очсон бол тэр хизээч энэ ажлыг хийж чадахгүй байх байсан. Учир нь тэр агуу ажлыг хүний хүчээр биш, харин Бурханы хүчээр Бурхантай хамт алхаж, түүнтэй нэгдмэл байж, түүнийг бүрэн дүүрэн дуулууртаа дагах замаар л биелүүлэх боломжтой байсан юм. Тэгвэл өнөөдөр Бурхан бидний амьдралд хийхийг хүссэн зүйлс яагаад тэр бүрэн дүүрэн хэрэгжихгүй байна вэ? Үүнд юу саад болж байна вэ? Бидний өөрөөрөө дүүрэн байдал. Бид бүх зүйлийг өөрийнхөөрөө хийж чадна гэж боддог. Бурханы ажлыг хүртэл өөрсдийнхөөрөө хийхийг хүсдэг. Бурханы төлөвлөгөөг хүртэл өөрсдийн хуваар, зориг, мөрөөдөл, хүсэл, урдчлан тогтсон замтайгаа нийцүүлэх гэж оролддог. Гэтэл бодит байдал дээр бүх зүйлс эсрэгээрээ байдаг юм шүү. Бурхан л замыг чиглүүлдэг. Харин бидний зориг бол түүнийг дуулууртаа дагах л юм. Тиймээс тэр бидний дотор бие даасан, өөртөө найдсан найдлагыг хугалж, "Тэгье эзэн минь, танд бууж өгье" гэж бүрэн дуулууртаагаар хэлж чаддаг нэгэн болгон өөрчлөхөөр ажилласаар байгаа юм. Медиан нутагт цүлийн аслагдсан хязгаарт хонь хариулж байхад нь Мөсөд Бурханаас өөр юу ч байгаагүй. Учир нь түн зөвхөн Бурхан л үлдсэн. Олон хүн үүнээс үхтлээ айж болгоомжилдаг юм. Тэд бүхнээ алдахгүй гэж маш их айдаг. Тэд зовлон бэрхшээлээр дамжуулан Бурханаар хуглагдах тухай номлол сонсхийг хүсдэггүй. Харин эсвэргээрээ тэд өөртөө итгэх, өөрийг нь хөгжүүлэх, зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө тууштай явах,
хизэж урахгүй байх тухай мөн хөгжил цэцгэлийг заалгахыг хүсдэг юм. Би үүнийг ойлгож байна. Гэхдээ нэг асуудал бий. Бурхан өөрийн хамгийн агуу амжилтуудыг зөвхөн түүнд бүрэн найдсан, түүнгүүгээр юу ч чадахгүй гэдгээ бүрэн ухаарсан хүмүүсээр л дамжуулан хийдэг юм шүү. Өөрөөр хэлбэл нэг бол бие махбодын дагуу, нэг бол сүнсний дагуу амьдрнаа л гэсэн үг юм. Мэдээж энэ нь бид амжилттай амьдарч болохгүй гэсэн үг биш шүү дээ. Ажил дээр, бизнес дээр, гэр бүл дээр амжилттай явах бүрэн боломжтой. Хамгийн гол нь бид аливааг хийхдээ өөртөө эрдэж, бардаж, бардамнаж, өөртөө түшиглэх биш, харин Бурхан эзэндээ бүх талаар итгэж, найдаж, түшиж, түүнийг дуулууртаа дагахыг эрмэлзэж амьдрах учиртайг л хэлээд байгаа гэсэн үг. Бидний амьдралд хандсан Бурханы агуу зорилго бол биднийг өөрийнх нь хүү Есүс Христтэй адил дүр төрхийн дагуу өөрчлөн шинжлэх явдал юм. Тэгвэл Есүс аливаад хэрхэн хандаж байсан юм бэ? Тэр бүх зүйлд Бурхан эцэгтэйгээ харилцааны хүрээнд ханддаг байсан юм. Би зөвхөн Бурхан эцгийнхээ хийгснийг хийж, хэлгэснийг хийдэг гэж тэр хэлж байсан. Тэгвэл бидний дотор ариун сүнсээр дамжуулан амьдарч буй Есүс Христ бидний амьдралаар дамжуулан илчлэгдэн харагдахын тулд бидний дотор буй ихэрхэл, бардамнал бүхэн, өөртөө найдах найдлага бүхэн хугарах учиртай юм. Үнэхээр бид Бурханы хүслийн дагуу амьдрахын тулд насан туршдаа эзнэр сургагдаж, эзнэр хуглагдаж амьдрах болно. Энэ Бурхан биднийг зөвхөн өөрт нь итгэж найддаг нэгэн болгон өөрчлөхийн төлөө зөвхөн тэр л бидэнд хэрэгтэй цорын ганц нэгэн гэдгийг ухааруулахын тулд юм шүү. Мөсегийн амьдралыг харах юм бол Бурхан түүнийг хэрхэн төлөвшүүлсэн юм бэ? Тэр бүх зүйлээс нь салгаж, эцэст нь зөвхөн Бурханд итгэж найдахаас өөр ямар ч сонголтгүй байдалд авчран хуглан төлөвшүүлсэн юм. Хачирхалтай нь олон хүн залуудаа Христэд итгэж болсон ч амьдралдаа зөвхөн материалын зүйлсийн хойноос хөөцөлдөж, өсөж, дэвжих нэрийдлэр илүү ихийг цуглуулж, хуримтлуулж, амжилт, нөлөө, боломж бүхнийг нэмэгдүүлэх гэж үхэн хатан тэмүүлж үүнийг итгэлийн амьдрал гэж эндүрдэг. Гэвч үнэн хэрэгтээ итгэлийн амьдрал гэдэг нь заримдаа олон зүйлсийг нэмэхээс илүү олон зүйлсийг хасах явдал байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл бидний амьдралд буй шаардлагагүй зүйлсийг Бурханыг дуулууртаа дагахад саад болж буй бүхнийг тастан хаях замаар Бурхан биднийг зөвхөн өөр лүгэ хөтлөн дагуулдаг гэдгийг бид үргэлж санах учиртай болдго юм шүү. Бурхан Мосед өөрийн өгсөн чухал ажилд бэлтгэхийн тулд түүний дотор байсан бардам, ихэрхэг, өөртөө найдсан хандлагыг хугалсан. Тэгвэл өнөөдөр таны туулж байгаа зовлон бэрхшээл нь таны амьдралд хандсан Бурханы тэнгэрлэг зорилгын бэлтгэл хэсэгч байж магадгүй гэдгийг та санаарай. Өнөөдөр доктор Стенли бидэнд Бурханд бүрэн итгэж найдсан нэгнээр дамжуулаад Бурхан агуу ажлуудаа хийдэг гэдгийг дахин сануулж байна. Бид зовлон бэрхшээл, хүнд хэцүү асуудлыг үргэлж таагүй хүлээж авдаг. Гэвч заримдаа Бурхан тэр зүйлсээр дамжуулаад биднийг өөрлөгөө улам ойртуулж байдаг. Тиймээс хамтдаа энэ цагийн төгсгөлд Дуулал 119-ийн 71-ээс 76-г уншицгаая. Миний зовон шаналсан нь таны зарилгуудыг сурах болсон нь надад тустай. Таны амнаас гарсан хууль надад мянган алт мөнгөнөөс ч хавьгүй илүү юм. Таны мотор намайг урлан бүтээсэн юм. Тушаалуудаа надад сургахын тулд намайг ухааруулж өгөөч. Би таны үгийг хүлээдэг учраас танаас эмээгчд намайг хараад баярлах болтугай. Аяа эзэн, таны шүүлтүүд зөв шудраг бөгөөд та итгэмж дотроо намайг зовон шаналгасан гэдгийг би мэднэ. Таны зарцтай хэлсэн үгийн дагуу хайр инрэлтэй намайг тайтгаруулах болтугай. Үнэхээр зовлон бэрхшээл дунд эзэн лөө ойртож түүнээс тайвширлыг хүлээн авдаг хүмүүс болцгоё. Мосегийн амьдралаар дамжуулаад бидний хүлээн авч байгаа зарчмууд нь Бурхан бидний амьдралд хэрхэн ажилдаг болохыг таньж мэдхэд бидэнд туслах гайхалтай зарчмууд юм шүү гэдгийг бидхий мартаарай. Бурханд тэмүүлсэн сэтгэл хүмүүсийг энэрх зөрхөөр амьдрахад туслах номлогч доктор Чарлз Стенлигийн хамттай нэвтрүүлэг сонсогч танд хүрлээ. Нэвтрүүлгийг дахин сонсохыг хүсвэл Итгэл радио.com-оор зочлоорой. Бидэнтэй холбогдохыг хүсвэл 8085 99 тэгтэг дугаард хандаарай.